Аав ээжигээ нэргүй зарц болохоо болилдоо дуракнуудаа. Тэд нар чи ямар та нарын дунд зууны үеийн боол барлаг зарц чинь үү? Үгүй зү. Яа тийм хүн 50, 60, 70, 80 хүрэхээрээ хүсэл мөрөөдөлгүй, хоббигүй, толгойн ажиллахаа болцсон байдаг юм уу? Үгүй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ нөхдөө. Дуракнуудаа. Та нарыг өсгөж хүмүүжүүлэх гэж эрдэм боловсралтай болгох гэж, оюутан болгож төгсөх гэж тийм үү? Хамаг залуу насаа хамаг үед хөрөнгөө та нарт зарцуулсан заа юу. Тэгээд нэг 50, 60 хүрээд нэг ариг гэж нэг юм тэтгэвд гараад нийгмийн ажил амьдралаас нэг ариг гэж нэг ангижраа та нарыг дуракнуудаа та бүхнийг тижээж өсгөж сурлага боловсралтай болгох гэж хамаг залуу насаа барсныхаа дараа ариг гэж нэг 50, 60 хүрээд ариг гэж нэг тэтгэвд ороод за одоо л нэг хүсэл мөрөөдлөө биелүүлээ. Одоо л нэг хоббигоо хөгжүүлье. Одоо л нэг ёстой нэг гоё бай гэж ирэнгүүт нь баахан нусаа хүмүүсээр дараа хийчих юм. Тэгээд нэргүй цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн асарч огш шулгаа хийчих юм. Тэ? Гэхдээ асаргч багш, цэцэрлэгийн багш бүр гоёд нь хөөе. Бүр зүгээр шууд нэргүй зарц барлаг болгож байгаа байхгүй юу? Зарц барлаг гэж ямар хүнийг хэлдэг юм? Боол гэж ямар хүнийг хэлдэг юм? Хүсэж мөрөөдөх шаардлагагүй тийм үү? Хуц сунараа сонгож өмсөх шаардлагагүй тийм үү? Сурч боловсрох шаардлагагүй тийм үү? Дур хүсэл хоббигоо хөгжүүлэх шаардлагагүй тийм үү? Бодож сэтгэх шаардлагагүй тийм үү? Тийм хүмүүсийг боол гэдэг үстэй. Барлаг зарц гэдэг үстэй. Яг тийм болгодог байхгүй юу? Дөнгөж нэг та нарыг тийм үү оюутан болгож ийн одоо юу болдгийг те хамаг юм ингэж гүйцээгээ за одоо л нэг аятайхан ингэж ёстой жинхэнэ залуу наснда тэд нар чинь шүү дээ хүнд хэцүү нийгмүүдийг давж туулсан заа юу зарим нь коммунизмын үед заа юу зарим нь 90-ад оны айгүй хүнд хэцүү үед заа юу тэрийг туулж гараад аригч нэг юм одоо нурын тэнийхгэнгүүт баахан усаа хүмүүсээр авчираад дартж байгаа байхгүй юу. 1 2 бол юу ч биш заа юу 2 3 4 5 10 ч байж магадгүй энэ тэндээс 2 3 2 3-аараа бөөгнөд яг нэг цэцэрлэгийн багш цэцэрлэгийн асарч багш шиг болсон ах эгчнэр зөндөө байдаг байхгүй юу. Би өөрөө маш олон хүмүүстэй харьцдаг ажил хийдэг. Тэгэд би зарим хүмүүсээс асуудаг, зарим ах эгчнээс асуудаг. Зарим ах эгч нартай ярьдаг. Гэтэ би тэр хүмүүсийг өвөө эмээ гэж дуудах үнэхээр дургу. Яагаад гэх юм бол тэр хүмүүс өвөө эмээ гэж дуудуулахыг хүсдэггүй. Тийм гал халуун зүрх сэтгэлтэй хүсэл мөрөөдөлтэй хүмүүс байж болно шүү дээ. Тэгтэн би тэр хүмүүсийг орж ирээд эмээ өвөө гэж унах юм бол тэр хүмүүсийн сэтгэл доошоо унаад явчих тийм үү. Тэг та нар яаж ийн? Гэтэ нэргүй зарц болгож байгаа байхгүй юу? Ямар ч нэргүй дээ, ямар ч нэр хүндгүй тийм үү? Ингэж хөөрхий. Тэгэд тэр ах эгч нартай ярьж хахад би хэлсэн тийм үү? Маш олон хүмүүстэй харьцдаг. Би төрийн сайд даргаас өсвөл заа юу? Захын аригчин хүртэл надтай ярилцдаг тийм орж ирдэг тийм ажил хийдэг. Одоо төр завсралтаж хийж нэгсэн тэр хүмүүстэй би ярилцдаг байсан. Аль нэгнтэй жирнэ, дарагтаан жирнэ, цэрэгтэй жирнэ, захын аригчтай жирнэ, ингийн хүмүүстэй жирнэ, бүх хүмүүс тэгэхэд тэр ах шиг нэртэй ингээ ярьдаг би. За та нар эдийн засгаа яаж зохицуулж ийн энэ төр гэдэг юм гээд дандаа л асуудалтай. Тийм зээлтэй, тийм тэтгэврийн зээлтэй, үр хүүхдүүд ингээд тэтгэр ингээд мөнгөө ингээд ганц нэг төгрөг зарим нь хураадаг гэж байгаа. Хураасан ч тэрийг ингээд авчдаг тэр хүүхдүүд нь. Тэгэл эсвэл баахан тэтгэврийн зээл авах болчихно. Ингээд тултал нь авах болчихно. Хэдэн жилээр нь авах болчихно зарим нь.
Тэгээд нөгөө хүн хэдвэрээ ч мэдэх мэдл байхгүй тийм үү? Гадшаа дотгошоо гарч орох ч эрх мэдл байхгүй, найз нөхдөд дуудах эрх мэдл байхгүй, сонирхол хобби залуу насндаа тэр хүмүүс чинь бодож л байсан байгаа шүү дээ. За би нэг үр хөвгтөө өсгөж хүмүүжүүлээд нэг насанд хүрэх юм бол сайхан сонирхол хоббигоо хэзээ нэгэн цагт хөгжүүлэндээ ийш тийшээ явандаа гоё зугааландаа инээ тэрэ гэл те аяландаа энэ төр гэл тийм үү. Хүн яа тийм 50 60 70 нас үрчгээрээ хүсэж мөрөөдөхөө болоод таригдлахоо ингэ зогсчт юм уу? Тийм шүү дээ. Үгүй шүү дээ. Харин ч тэр чинь 50 60 нас хүрээд арай нэг гэж нэг тэтгэвд гарахаараа л бодож байгаа шүү дээ. За одоо л би нэг өстой нэг гоё амьдрандаа тий. Жинхэнэ өөрийнхөө эрх чөлөөгөөр амьдрандаа. Өөр хүүхдээ хүмүүжүүлэх гээд ингээд өсгөж хөгжүүлэх гэх тийм үү. Ингээд соёл боловсролтой болгох гээд хамаг нас цалин цав одоо юу гэдгийг бүгдийг тэднэрт зориулчлаа. За одоо яах вэ? Би ингээд тэтгэврээ авчихна. Одоо ингээд тэтгэврээ авангуудаа би одоо ийм ингээд төлөвлөө тий. Боцсон л явж исэн байгаа шүү дээ. Залуу наснда бодоод явж исэн байгаа шүү. Тэгэл дөнгөж сэтгэлд гараад нөгөөтгөө яах гэсэн чинь энэ тэндээс нэг нь нэгийг авчаар нэг нь хоёрыг авчаар 2 3 4 5 болоод тий 10 5 10 болоод тий баг ингээд нэг яйслын нэг анги шиг юм болчихно тийм үү. Тэгээ нөгөө хэд ингээд хаяа хайж болохгүй байж болохгүй заа юу. Ийм болцсон хүмүүс зөндөө байдаг. Би тэр хүмүүстэй ингээд ярьдаг байхгүй. Тэгэхэд тиймэрхүү юмнууд зөндөө байдаг. За нэг 100-ны 80% тийм яриатай байдаг. Тэтгэврийн зээлээ авцсан баян ингээд зээлтэй нэг цөөхөө хідэн юм ирдэг. Зарим нь ингээд бүр хідэн жилээр нэтер авцсан байдаг бүр ингээд. Хідэн сараар хідэн жилээр ингээд авцсан байдаг. Ингээ хүүхдүүд ингээд цагаан сар тэмдэглэн ингээд тэрний яан ч гэнэ машин тэрэг аавн ч гэнэ. Дуракнуудаа та нар машин авч унах орлогогүй юм бол заавал машин авч унах яах гээд байгаа юм. Тэр эцгийг чинь та нарыг өсгөж хүмүүжүүлж оюутан болгох гэж эрдэм боловсролтой болгох гэж ажилтай болоод амьдрал түлхэхийн тулд хамаг залуунасаа өнгөрөөсөн хангалттай юм шүү. Би танаас нэг юм хэлэх үү? Би 14 5 наснаасаа хойш аав ээжээр хуц сонор ахуулж өсгөө байсан. Ихтэй хамгийн түрүүнд. Тэгээд 18 9 нас өрөнгөтэй би аав ээжийн дэрэгт амьдрах шаардлагагүй болсон. Яг гэвэл би 14 5 настайгаас өөрөө мөнгө олоод өөрийгөө дорлуулад гадаа гараад гонд ороход өөрөө гондныхаа мөнгийг төлждөг чадвартай болж эхэлсэн болохоор хар багасаа би аав ээжээсээ юм нэхэ болж эхэлсэн. Одоо миний аав миний эдэн төргийн тэтгэвэр авдаг яадаг гэдгийг би мэдчихв. Надад мэдэх шаардлагач байхгүй. Яах юм? Тэр хүмүүс миний аав ээж хоёр бол одоо тэтгэврээ өөртөө эдлээл, өөртөө эглээл, өөртөөх юм иглэж явж байгаа. Өөртөө хүсэж бодсон иглэж явж байгаа. Тэгэд яаж юм? Яг та нар шиг тийм хүмүүс Монголд заа юу? Нэг 100-ны 80% нь байгаа шүү. Харин үлдсэн хувь нь бол аав ээжийнхээ тэтгэврт гарсан тусад дэмжээ тийм үү? За аав ээж та юу хүсэж, та нар юу бодож, юу хиймээр вэ? Яамаар вэ? Хаашаа явмаар вэ? За юу. Одоо та нар чөлөөтэй шүү. Бид нарыг ингээд амьдрал төрөлчлээ гэх. Тэгж ярьдаг залуучууд байгаа. Тэр залуучууд бол нэг 20% л байгаа. Би ерөнхий маасыг мэдчихээн. Тэр ах чинь ярьж байгаа маасыг ингээд харахад ямар ч гэсэн Монголд нэг 100-ны 80% нь бол тийм асуудалтай хүмүүс байдаг. Тийм ах агч нар байдаг дандаа. Бахан энгийн хүн би тийм үү? Тэр хүмүүсийг хараад би бодож байгаа шүү дээ. Энэ хүний имээ өвөө гэж дуудаж болохгүй. Энэ дотроо цэл залуугаараа хүн байж болно шүү дээ. Насны явчинд цэл залуу сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Цэл залуу сэтгэлгээтэй хүмүүс байдаг заа юу. Хүсэл мөрөөдөлтэй. Сонирхол хоббитэй хүмүүс байдаг. Тэрийг нэг марих гэж биелүүлэх гээд ингээл нэг 50 60 хүрээд нэг юм тэтгэврт гарна. Тэр чинь насных нь 3-ны 2 нь өнгөрцөн хугацаа шүү дээ. Цаана нэг 10% нь үлдчихэж байгаа юм уу? Тийм үү?
Тэгтэл яаж юм? Арай гэсний нүтгэртэй гараад янгууд баахан нусгаа өгдөө энэ дэндээс авчирал овоолчихно. Ингээд авчираад нэг нь нэгийг хоёр нь хоёрыг тийм үү? Ингээд нөгөөдөг чинь нэргүү нөгөөдөл чинь нэг юм нэргүү гэрийн үүсдэг шнэ. Гэрийн зарц боол гарлаг одоо яг хин юм мэддэхгүй те. Яг нь дансан дээр үл нэг аав ээж гэсэн нэг сайхан гоё нэртэй. Тэгээ ингэртэй яах вэ нэг Подарчи ордонд очих юм уу те. Тийм л хүмүүс болоод үлдчихэж байгаа байхгүй. 60 70 нас хүрэхээр хүний хүсэл мөрөөл зогсохгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Харин ч илүү хүмүүс шин сонирм сонирхон бодно. Хүсэл мөрөөднө. За юу. Та нар 60 70 настайдаа 50 нас хүрээд 60 нас хүрээд тэтгэвд гарахаараа яана гэж боддог юм. Баахан усаа өгöd асраад үлдсэн насаа өнгөрөндөө гэж мөрөөддөггүй үстэй. Тэгвэл их итгэгчэн гэсэн тийм л мөрөөдөлтэй байсан байгаа. За юу. Сэл залуу насаа та нарын төлөө зорчулсан. Унтах нойр идэх хоол харсан байж. Тэгэд та нар 20 30 40 тийм нас хүртэн мөртлөө эцэг эхээсээ байнгын хараатай байдаг. Тэрхүү дуракнууд Монголоор дүүрэн байдаг шин. Бид нар үйсэн 180% тийм байгаа. Тийм ч учраас энэ хөгжихгүй байгаа. Тэр гадаад дотоодын улс орнуудын эцэг эхнэр тэгдэг юм билээ шүү дээ. Нэг 50 нас хүрээгүй юу тэтгэвд гараад тэгэл нөгөө одоо манайхаар бол гавины амралт тийм үү. Тэгэл өстой дэлхий даяар ингээл зугаалхан зугаалал аялах нь аялал тий хоббигоо хөгжүүлээд ингээл өстой жаргаж өгдөг юм билээ шүү дээ. Чи манайд юу эсэргээр тий нэг 50 нас хүрлээ ариучны юм тэтгэвд гарлаа баахан нусгаа хөгтөд дарагдаад ингээд тэгээ тэрэн дотор уймраад ингээд хөөхий нөгөө нэг юмнууд чинь зүгээр байхгүй штэ. Хүүхд зүгээр байдгүй. Ингээд хараа салах их мэдлгүй байгаа штэ. Нэг нь ингээд хараа салах, нэг нь юм руу орж өгчих гээл, нэг нь ийшээ нурж унж өгчих гээл, зарим нь ингэж яадгийн шатаж өгчих гээл те, түлэгдэж өгчих гээл те. Тэгвэл тэнд нэг юм уудаад, энд нэг юм орж часгараад, нэг юм тент юм тараад цаал те. Тийм юмд яаж хүн азралтай байх юм бэ? Залуу наснд та нарын тийм үеийг өнгөрөөсөн заа юу. Тэгээ арай ч нэг 50 60 хүрээд арай ч нэг юм чөлөөнд гарангууд нь тэгж байгаа байхгүй юу. Тэгээ тэрнийг гавьяаны амралт гэх аюу гоё нэрлэлсэн. Үхсийн гавьяаны амралт байдгийг. Жинхэнэ ийм одоо насаа дуусан нэг тийм одоо ялтан шиг болчихж байгаа байхгүй юу. Хаяа хайж болохгүй, бай байж болохгүй. Өөрийн хүүхэд байгаад байдаг хаяад гараа явъя болдгоо түлэгж шатаж өгчих гээд те. Өвчин тусч өгчих гээд ингээд болдгоо. Тэгээ зарим дуракнууд нь ингээд эцэг эхээ хэдэн жил сараар наваад ингээд маш аваад унцдаг. Тэгээд нэг сайхан гарууд эхний нөхөр хоёр талд нь суучаал том юм яриад бүлт үсэрэл те. Бид нар бол технологи хөгжсөн орчин үеийн залуус тэр амир шаан те. Технологи хөгжсөн орчин үеийн залуус тэгж амьдрд юм. Үгүй шүү дээ. Дундад зууны үед боол барлаг зарц гэж юусэн шүү. За юу. 14-өөс 16 7 8 дугаар зууны үед. Тэгсэн чинь одоо манай Монгол өнөөдөр тэр нэргүй зарцууд чинь байсаар л байна. Тэр байтугай бүр их эцэг нь тийм болцсон. Хаашаас гарах мэдлгүй. Тийм хүмүүс. Тэгээд ингэж ярилцахаар яарал үнэлцөөл те. За та ингэж нэг жоохон юм ярьчих ингэж ингэнгүүт. Яарал үнэлцөө. За одоо ахын одоо их чинь явахгүй болохгүй нэг хүүхдүүд тэр гал те. Бүр ингэж хамаг завнасаа тэгээ өнгөрөөсөн юм шүү дээ. Та нарын төлөө яг тэгж өнгөрөөсөн. Тэгэл аригч нэг чөлөө гарангууд ахнаал нөгөөх нь ахнаал залгаж байгаа байхгүй юу. Тэгээд сүйдээ зарим нь бүр гутарсан харагддаг ингээд цаанаа бүр ингээд нүдний гал нь байхгүй болцсон. Ингээд зүгээр за яах вэ одоо ингээд насаа өнгөрөөдөг байх та гэсэн нэг тиймэрхүү нэг тиймэрхүү байдал яг нүднээс ингээд харагддаг байхгүй юу.
Би бас нэг юм хагас туу уран зураг мөр сонирхдаг хүн болохоор би хүний нүдийг царай төрхийг хараад мэдэрнэ. Шууд мэдэрдэг. За энэ хүн нэг иймэрхүү болцсон хүн байна. Тэ? Үр хөвгтөө ачцээ нэр хаяад явъя болохгүй. Хайхгүй байж болохгүй гэдэг юм. Бүр нэг юм агцсан шалаанд орсон юм шиг тий. Шатад тоглож байгаа хүн ноёноо ингэж шалуулсан хаашаачгүй болцсон нэг юм байдаг штий. Нүдлүүд штий. Яг тэр шиг болцсон. Шалуулын ингээд боли ихээр болж болохгүй, бай ихээр байж болохгүй тий. Яг тийм болцсон. Тэгэд жаа цагаан сар мэднэ. Ингээд хамаг мөнгөний ийл авчдаг тийм үү. Тийм машин ийм байшин барина тэр гэл тий. Эхнэр аваад нөхөртөө ч юм уу болоод тийм үү. Ир юм аль нь ч ялгаагүй шүү заа юу. Им нь нөхөртөө болоод ир нь эхнэртээ болоод ажил амьдралаа супер авч явж чадахгүй байсан бол яг ч гэр бүл зохиосон юм би. Тийм үстэй. Болчихдоо. Зүгээр ганцаараа л явж ил тоо. Амьдралынхаа зардлыг даахгүй, амьдралынхаа ачааг даахгүйсэн бол яг ч амьдрал зохиосон юм бэ. Тийм үстэй дуракнуудаа. Би жидгийг хийж маш удаан бодсон байхгүй юу. Ингээ би маш удаан харсан хүмүүс ингээл хараад тэр тиймэрхүү ах ихсэнтэй би маш их ярьж исэн болохоор маш их үгийн сонсч исэн болохоор бодоод яваад байдаг гэсэн. Энэ яагаад юм болоо? Яагаад манай Монголын нийгэм ийм болсон? Манай залуучууд ийм болцсон юм бэ? Эцгийн хийгээд 50-60 нас сүрэнгүүт нь зүгээр л оргичхол доо. Тэр хүмүүс тэтэ тэргүй ус нийгмийнхээ төлөө асрах гавьяа хийсэн энэ ус нийгмийн гээсэн хүмүүс гавьяаныхаа амралтыг аваад гарсан хүмүүс та нарт тэтгэврээр амьдэрч штэ. Тэгээд заримдаа амар том юм ярина те. Хідэн хүүхэд хараад гис зүгээр хөвчөж чадахгүй. Зарим нь чинь зарим нь те. Бүр алтай юм шиг те. Тэгээд юу гэж бодоод байгаа юм. Тэд та нараа тижээлэхгүй үхсдад орчих гээд байгаа болохоор танаа гэрт хүүхдүүд чинь хараад байгаад энэ гэж бодоод байгаа юм уу? Үгүй штэ. Харин ч бүр их шилүүтэй болон тэд нар заа юу. Найс нөхдөөгөө уулзсан, шин сони юм ярина, техник технологи сонирхон. Насан явцсан хүн техник технологи сонирхгүй юм уу? Хоббитэй болохгүй юм уу? Шин сони хобби мобитэй болоод гой юм хөгжүүлж явж болохгүй юу? Бизнес хийж болохгүй юу те? Үгүй штэ. Хүний оюун санаа хинтэж хөгшөрдөг юм нөхдөө. Дуракнуудаа. Харин та нар өөрснөө эсэргээрээ яг хоцрогдсон хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээ машинаа унтсан тийм үү? Ингээ явж байхдаа амар том ингээ хүн найз нөхдөөгөө ингээ байж байхдаа амар том юм ярьдаг бах те. Эсвэл аав ээжтэй ч юм уу те. Бид нар бол орчин үеийн залуус. Техник технологи хөгжсөн орчин үеийн залуус энэ амар сүр юм ярьдаг бах те. Бүс бүрт шаагаал те. Тэг шааха бололдоо. Аав ээжигээ гэртээ нэргүү зарж болгоцсон ямар юмхан орчин үеийн залуу байдгийг. Ямар юм орчин үеийн хүүхэн байдгийг. Тэмстэй. Дунд 100-ны үеийн барлаг зарч эзэмшигчтэй адилхан мэдтэй. Дунд 100-ны үеийн боол эзэмшигчтэй адилхан мэдтэй. Боол гэж ямар байдгийг тийм үү? Ямар утсан өмсгөө мэдхгүй. Нэрийг нь хүртэл эзэн нь өгдөг. Тийм үү? Тийм. Хөсгөл мөрөөдөлтэй байх шаардлагагүй. Гадагшаа дотгошоо аял зугаалах шаардлагагүй. Тийм үү? Ажлаа хийгээл эзнийхээ өгсөн хоолыг идээд тийм үү? Эзнийхээ өгсөн хувцсыг өмсөөд эзнийхээ өгсөн нэрээр дуудуулна тэр байтугай заа юу. Тийм хүмүүсийг боол гэдэг. Ганц нэг юм л ялгаатай байж магадгүй. Тэрнээс бусд нь яг адилхан. Та нар тийм орчин үеийн залуусал юм бол түүх судлаад үзэлтэй. Дэлхийн түүхийг судлаад үзэлтэй. Тийм боолын нийгэм байсан уу? Байсан. Тэр чинь хүн төрлөختөө аль хэдийн халаа хийсэн шүү дээ. Тэгсэн чинь манай зүгээр ингээд нэр нь өөрчлөгдөөд тэтгэвт гарсан аав ээж, гавьяаныхаа амралт авсан гарсан аав ээж гэсэн нэртэй болсон. Ямар ч мэдлгүй заа юу. Хүүхдүүд нь хаяад гарах мэдлэг байхгүй. Яасан? Гараж явах нөгөөдөл нь хөд өгчих магадгүй шүү дээ. Ус руу унаад өгчих юм уу? Шатаад өгчих юм уу те? Нэг нүдийг согтогч юм уу хүүхд юм чинь тийм шүү дээ.
Тэр хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Та нар ямар төлөвлөгөөгүй системгүй амьдрал чадахгүй ээжиж юугаач мэдэхгүй хийснэ. Гай тэр байхгүй юу? Иймэрхүү хүмүүс Монгол 180% байгаа шүү. Энийг би баталгаатай хэлнэ. Энийг сонсч байгаа хүмүүс бол тэр хүмүүсийн нэг байвал залуусаа. Тэрнийг засчвал сайн шүү. Хэрэгтэй шүү. Аав ээж чинь та нарыг ингээд хар нялхаас чинь тийм үү? 20, 30 нас хүртэл бараг л тийм үү? Хүн яахын 25 хүрээд арай гэс нэг юм оюутны ширээнээс гарна тийм үү? Тэгээд нэг 4-5 жил ингээ ажилтаа ажилгүй явна заа юу. Тэр хооронд бараг хүн 30 нас хүртэл зарим нь бараг аав ээж ихийг гэрт байгаа шүү дээ. Тэгэл арай гэс нөгөөдөл чинь нэг юм тэтгэврт гарна. Тэнгүүт нь ингээл оюутан болох гэж яваад зарим нь гизээ хүүхд чирээд ирнэ те. Зарим нь болохоор сэгсэд хүүхэн дагуулад ирнэ те. Ирчүүд нь тийм үү? Хүүхдүүд болохоор нэг залуу тэгээ гидсээр хүүхдээ хүрээд ирнэ. Сургуулаа төгссөн юм уу мэдгүй. Ажил карьер марьяар нь ихлээч юу ч болоогүй байх тийм үү? Тэгэл ингээд тэндээс хамаг юм хүмүүс эхэлдэг. Хүүхдүүд авчираа та хараад байж. Би одоо нэг арай гэс нэг юм ажилд орох гэж байна. Энэ хүүхэд хараад байж дугаа олонтоо л юм битээ яриад бай. Тэтгэвртэй гарцсан ажилгүй хүн яа тийм үү? Тэтгэвртэй гарцсан хүн ажилгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэр чинь адаглаасаа гэр орондоо тийм үү? Өөрийн гэсэн гэр орондоо тийм үү? Зарим өөр их эцэгтэрээ хүртэл ирээд амьдэрчдэг. Ингээ нэг хүүхэн ч юм уу чирж ирээд тийм үү? Нэг залуу ч юм уу дагуулж ирээд хөвччихдэг тийм үү? Тэгээ хүүхдээ гаргаад хөвччихнэ. Тэгэл тэ. Би наа чин өгөөл хүүхдтэй байна. Тэр хүүхэд хар. Энэ хүүхдийг цэцэрлэг рүү зөө. Инг тэг гэл тэ. Тэгээ тэтгэврээ авсан бол инг тэг. Цагаан сарын юм бэлдэн ингэ тэг. Али шинэ жилийн найз ихэд ирэх гээд байна энэ тэр. Тэр хүн зөндөө байгаа шүү. Монгол дүүрэн байгаа заа юу. Жинхэнэ хоцрогдсон хүмүүс та нар өөрснөө. Та нар тийм хүмүүс биш үү те? Яг иймэрхүү үйлдэл, иймэрхүү амьдрал дунд байж байгаа аав ээжээрээ нэргүү цэцэрлэгийн багш зарц хийцэн тийм хүмүүс үл шүү дээ те. 21-р зууны супер залуу гэд хүүхэн супер хүүхэн гэж өөртөө нэрлэл ирэхгүй шүү. За юу. Би яг нэг бардам хэлж байгаа юм бол би түрүү хэлсэн. Би 14-5 настайгаас хойш аав ээжээрээ гудлахуйц сахуулж өмсгөө болсон. Тэрнийхээ дараа би 18 нас хүрээгүй би аав хаан гэрт амьдрах шаардлагач болсон. Ингээд түүнээс хойш одоо хүртэл би өөрийнхөө амьдралыг бүгдийг нь өөрийнхөө хяналтанд байлгадаг. Ингээд амьдраад өдий хүрч байна. Та нар өөрсдөө залуусаа та нар өөрсдөө орчин үеийн залуу гэж хэлэх гэж байгаа бол орчин үеийн хүүхэн гэж хэлэх гэж байгаа бол над амьдралаа эргээд нэг хараарай. Би та нар муу үзье гэж бодоагүй. Гэхдээ би чин үннийг хэллээ.